Энэхүү дугаараа хүүхдийн баяраар бичиж байгаа болохоор хүүхд хүмүүжлэлтэй холбоотой номын талаар ярих гэж бодлоо. Тэгээд номынхон нэр их сонирхолтой. Нэр нь юу вэ гэхлээр чиний эцэг их унсан байсан ч болоосай гэж бодогддог ном гэдэг нэртэй ном. Тэгээд энэхүү номыг болохоор сэтгэл засалж тэгээ 20 орчим жилийн ажлын туршлагатай нэгэн бүсгүй бичсэн. Тэгээ өөрөө болонгод нэг охинтой. Тэгээ ерөнхийдөө бол энэхүү номороо хэрхэн хүүхдтэйгээ сайн холбоотой эцэг их болох вэ гэдэг талаар зааж өгч. За тэгээ бүгдээрээ шууд ном руу оръё. За хамгийн түрүүнд Пери гэдэг бүсгүй номыг бичсэн. Тэгээ Перигийн үзэж байгаагаар чухал зүйл юу вэ гэхэлэр хэрэг хүмүүс хүүхдээ асрах ёстой, хүмүүжүүлэх ёстой нэгэн зүйл мэтээр хараад байдаг. Гэтэл яг үүндээ хүүхд чинь бол тантай маш удаан хугацаанд цагийг өнгөрөх нэгэн төрлийн хүн шүү дээ. Нэг юм хувь хүн гэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл за би одоо энэ хүүхдийг яандаа гэдэг нэг тийм асуудал мэд харахын оронд би чинь өөртөөгөө ойрхон байж чадах нэгэн хувь хүн гэдэг талаас нь харчвал илүү асуудал хамаагүй цэгцрээд хүүхдээ харах үнцэг хүртэл өөрчлөгдөд ирдэг. За эхний чухал асуудал юу вэ гэхлээр за би өөрийгөө ээж гэж бодъё. Тэгэнгүүт намайг хэрхэн өсгсөн нь би хүүхдээ хэрхэн өсгөхтэй холбоотой байдаг гинэ. За жишээ авч байгаа байхгүй юу? Жишээ нь хүүхэд чинь нэг юм яг миний хүүхэд гэх юм уу? Яг би багтаа хийж байсан нэгэн үйлдэлийг хэлээ гэж бодъё. За жишээ нь магадгүй би багтаа зураг зураад ээж авдаа үзүүлсэн чинь ээж ав тэрийг анзаараагүй байж болох байхгүй юу? Тэгэнгүүт хүүхэд чи яг зураг зураад та яг баг насандаа буцаагаад очсон юм шиг би яг багтаа ингээд зураг зураад ээж автаа харуулсан чинь анзаараагүй штэ гэсэн тийм гунгийн мэдрэмж төрж магадгүй. Тэгээд уул нь яг логикоор бодох юм бол манай ээж аав намайг тухайн үед анзаараагүй юм чинь би хүүхдийнхээ зурсан зургийг магтаад хөрөгчөндөө наад юм уу те ямар нэгэн байдлаар дэмжээ гэхийн оронд хүний тарих өөрийн мэдлэггүйгээр эсэргээрээ тийм хүүхдээ үзэн ядах гэх юм уу тийм хүүхд рүүгээ чиглэсэн сүрэг мэдрэмжийг мэдрээд эхэлдэг гинэ. Тэгээд тэр мэдрэмж нь олонгууд нэг тийм уур цаар нэг бол тийм дургу өрх ч юм уу тийм атаархалч ч юм уу айдас ч юм уу юу ч байж болно. Тэгээд яагаад тэгж мэдрээд байгаагаа мэдэхгүй хэрнээ хүний мэдрэмж мэдрээд байдаг. Тэгээд тэрийгэ зогсооход маш хэцүү байдаг. Тэгвэл яагаад би тийм сонин сүрэг мэдрэмжийг мэдэрдэм бэ гэсэн чинь тухайн би багтаа ээж автаа зураг зураад маш ихээр хичээгээд зураг зураад үзүүлсэн чинь ээж аав таахгүй зураг үзчихсэн ч юм уу тийм үедээ би баг зэрэг шархалцсан байсан гэх юм уу. Тэгээд тэрхүү шархалцсан мэдрэмжээ дахиж мэдрэхгүй тул миний сэтгэл зүй намайг хамгаалж байгаа нэг төрлийн арга нь тэр гинэ. Дахиж тухайн мөчтөө амьдрахгүй тулд сүрэг мэдрэмжийг танд мэдрүүлээд тэгж таныг хамгаалж идэм байна. За тэгээд тэр үед нь яах вэ гэхлээр баг зэрэг чөлөө ч юм уу баг зэрэг зай аваад пауз авах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ шууд сүрэг мэдрэмж мэдрээд хүүхдэд хэлдэг ч юм уу намайг ингээ баг байхад зураг зурсан чинь юусоо эмээ өвн анхаардаггүй эсэхтэй гэж хэлж юусоо болохгүй. Тэгж яхаар баг зэрэг амраад чинь жоохон байж байгаад харъя гэж яагаад тэгээд жоохон тайвширсныхаа дараа хардаг ч юм уу гэх мэтээр өөрөө өөртөөгөө ярилцах тодорхой хэмжээний хугацаа олох хэрэгтэй. За тэгээд өөрөө өөртөө тодорхой хугацаа олгохдоо юу бодох ёстой вэ гэхлээр би яагаад ингээ хүүхдийнхээ мэдрэмжийг дагаж мэдэрч чадахгүй байна вэ? Энэ миний баг настай холбоотой юу үгүй юу гэдгээ тийм анализ хийх хэрэгтэй. Тэгээд тархин дотор төрж байгаа тэрхүү сүрэг мэдрэмжээ хүүхдтэйгээ холбохгүй өөрийнхөө баг настай холбоод хүүхдэд тэрхүү уурайлах гарахгүй хайх хичээгээрэй. За дараагийн нэгэн чухал зүйл болонгууд attachment style гэдэг зүйл байгаа. За attachment гэхлээр би яг тохирсон монгол үг олж чадахгүй байна. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг тийм бусад хүнтэй хэрхэн холбогдох арга гэх юм уу? Тийм болохоор би англи үгийг ашиглаа явчих. За ерөнхийдөө яадаг вэ гэхлээр жишээ нь хүүхэд чинь жоохон байхдаа уйлдаг ч юм уу тэр үед нь тэр дор нь хүүхдээ тэрч аваад хүүхдээ яадаг чи хооллдог ч юм уу гэх мэтэр хүүхдээ арагддаг байсан бол танаа хүүхэд чинь бут хүнтэй харьцагтаач гэсэн тийм маш юм зөв байдлаар тухайн хүнтэй наалдаж харьцаж эхэлдэг. Тэгээд ерөнхийдөө хүүхэд чинь хүний сайханд итгэж хүсдэг гэх юм уу. Өөрөөр хэлбэл би ингээ сүргэн болчингууд манай ээж намайг хооллдог, манай ээж намайг тайвшруулдаг. Тэгэхээр бус хүмүүс ч гэсэн ийм байх ёстой гэсэн тийм бодол сууж гэх юм уу. Тэгэнгүүт энэ энэ шиг биш эрүүл биш бас тийм attachment style гэж байдаг гинэ. Тэрэн жишээ нь юу байх вэ гэхлээр уйсан ч гэсэн ээж аав чинь анзаардаггүй байсан бол удаан хугацаагаар уйлж ээж л ээж аавын анхаарал татдаг болж штэ. Тэгэнгүүт тэр хүн
Тэр хүүхэд том болсон өнөө яах вэ гэхлээр бусдын анхаарлыг татахын тулд одоо тийм амар үйлдэл хийх ч юм уу те. Эсвэл тийм хүчээр бусдын анхаарлыг татах гэж оролдох ч юм уу. Тийм хүн болоод өсчихдөг. Эсвэл эсвэргээрээ баг багтаа уйллаа гэхэд ээж аав нь бүр тоодогчгүй тэгэл уйлж дуусхийг нь хүлээгээд суучдаг байсан бол ерөнхийдөө намайг хийж таадаггүй мэн гэсэн тийм бодолтой өсчихдөг. Өөрөөр хэлбэл за би энэ хорвоод ихэд ганцаараа юм байна. За би яаж юусэн ч гэсэн хинч намайг ирж арахгүй юм байна. За тэгэхээр намайг хинч ойлгохгүй юм байна, намайг хинч сонсохгүй юм байна гэсэн тийм одоо бодолтой болоод өсчихдөг. Тэгээд тэрнээсээ болоод том болоод одоо хүнтэй харилцаанд ч юм уу те үерхий одоо нөхөрлөе гэхээр за энэ хүн ч намайг таахгүй дээ гэсэн тийм өөртөө хэлэхгүй байдалтай бол магадлал өндөртэй байдаг. Эсвэл одоо чинь баг бахта уйлангууд ээж аав чи эрэнгүүтээ яа чи ямар ядаргаатай хуйлт юм бэ гэд одоо таныг анхаарал хүсэнгүүт зөрүүлээд сүрэг хандлага гаргадаг байсан бол бусад бүх хүмүүс таны хувьд аюул тийм дайсан юм шиг мэдрэмжтэйгээр хүсдэг. Өөрөөр хэлбэл хүн итгэл болоод өсчихдөг. Тэгэхээр одоо хүүхдээ хэрхэн тийм эрүүл attachment style-ыг суулгаж өгөх вэ гэхлээр хамгийн баг багт нь буюу бүр нэрээ ярьж эхлэхгүй багт нь бол хэлэх хэрэгтэй. Тэр нь яг нөгөө саяны авсан жишээ шиг баг насны хүүхдээ уйлж багт нь заавал очиж явах хэрэгтэй. Хүмүүс олонгууд нөгөө байн аваад тахаар хүүхчин одоо ахуулдаг болчдөг, муузан сууддаг энэ төр гэж яриад дээ шүү дээ. Тэрийг бол өгөөсгсөн байсан энэ номон дээр. Гэтэ та заавал энэ номыг анхаарахгүй одоо өөр хүүхдээ өсгөж болно. За яасан бэ гэхлээр хүүхдээ тухайн үед чинь хүүхд чи ярьж сураагүй өөрийгөө илэрхийлэх ганц арга нь уйлах юм чинь ямар нэгэн зүйл болохгүй байгаа болоод л уйлж байгаа. Тэгэнгүүт тэр үед нь очиж аргадаад яасан юу болохгүй байгааг нь олж мэдэхгүйгээр за тэгээ чимээг болчт юм дөө гэдэг. Чамд хүүхэд чинь угаасаа л жоохон байж байгаа чимээг болчихно. Ягаад чимээг болж байгаа гэж зүгээр олсондоо биш. Намайг тоохгүй юм байна да. За уйлхаа болъё доо гэсэн тийм одоо бууж өгсөн хандлагаар гэх юм уу? Уйлхаа болж байгаа гэдэг та бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо хүүхэд чинь уйлангууд ээж аав нэр одоо асарч аргадж байгаа бол би аюулд байсан. Би аюулаас гацлаа. Тэгэхээр ээж нь одоо хайртай байна. За би аюулгүй болчлаа гэсэн мэдрэмжийг хүүхэд чинь мэдэрч байдаг. Дараагийн нэгэн чухал зүйл болонгууд хүүхдийнхээ сэтгэл зүйтэй хэрхэн одоо зөв харилцах вэ гэдэг зүйл. Тэгэнгүүт эцэг эхчүүдийн дотор нь хоёр хуваадаг гинэ. Жишээ одоо хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг бүрэн ойлгож чаддаггүй эцэг эхчүүдийн хоёр байна. Их нь олонгууд хүүхдүүд нь ямар нэгэн сэтгэл хөдлөлт гаргангуут нь тэрийг нь дараад ирдэг эцэг эхчүүд. Нөгөөх нь олонгууд буруу хариу үйлдэл үзүүлждэг эцэг эхчүүд. Өөрөөр хэлбэл яадаг вэ гэхдээ хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг дардаг эцэг эх гэх юм бол магадгүй хүүхэд чинь уурлангууд чи одоо жоохон юм бэ яах гэж уурал юм уу? Эсвэл одоо уйлангууд нь эрэгтэй хүүхд уйлдаггүй шүү дээ. Эр хүн ч уйлдаггүй байхгүй юу гэх мэтээр үг хэлж байгаа нь болонгууд хүүхдийгээ одоо тухайн хүүхдэдээ та юу гэж мэдрүүлж байгаа вэ гэхээр миний мэдрэмж чинь үн цэнгүй юм биш дээ. Би ийм зүйл мэдрэмж болохгүй юм биш дээ гэсэн зүйл суугаад за тэгээд ирээдүйд өөрийнхөө сэтгэл мэдрэлийг одоо сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаггүй хүнийг давсгаж байгаа гэсэн үг. Харин буруу хариу үйлдэл үзүүлдэг гэдэг дээр жишээ авах юм бол одоо магадгүй хүүхэд чинь уйлангууд нэг дагаж уйлдаг ч юм уу нэг бол нэг юм шууд ууралчдаг хүмүүс байдаг штэ. Тийм үед хүүхэд чинь миний одоо ингээд гаргасан сэтгэл хөдлөл ээжийг уурлуулчлаа. Ээжийг одоо эвгүй байдалд оруулчлаа. Тэгэхээр би энийг мэдэж болохгүй мэн гэсэн тийм мэдрэмжийг мэдрээ дараа нь сэтгэл хөдлөлөө гаргахгүй байх мэдлэлтэй. За тэгэхээр ингэхгүй бол бид яах ёстой вэ гэхээр тухайн хүүхэд чинь ямар нэгэн сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа бол тэрийг нь одоо нийлж сурах хэрэгтэй гэж байгаа. За жишээ авах юм бол хүүхэд чинь одоо тоглож явж байгаад бүдэрч унаад өвдгөө гэмтсэн гэж бодъё л доо. Тэгэнгүүт нэг юм жижигхэн цус гараад жижигхэн шалбарсан гэж бодъё. Тэгээд том хүний нүдээс харангууд ялчгүй жижигхэн шалбарсан уйлах юм юу ч байхгүй хахад хүүхэд чинь уйлаад байлаа гэж бодъё зөө. Тэгэнгүүт өөрөө ихгүй ямар сүртэй бэ? Өөд хаан байхгүй л юм штэ. Алиг зүгээр болчихно. Яасаа арчаагүй ингээд загинчмаар мэдрэмж бол төрж болно. Тэглээгээд тэгэж болохгүй. Тэрний оронд яавал хэрэгтэй вэ гэхлээр чамайг газар унсныг бол ойлгож чинь чи газар унсан байна. Тэгээ газар унсан чинь газар одоо чулуу байгаад чи өвдгөө гэмтээсэн байна. Тэгээд өвдгөө гэмтээ чи өмнө гэмтээж байгаагүй болохоор чи одоо айцсан маа ч юм бол би ойлгож байна. Тийм болохоор чи уйлж болно. Гэхдээ чи гайгүй болоод бидрээд ирэхээр уйлхаа болоорой
гэсэн тийм утгаар хэлэх юм бол хүүхэд чинь одоо миний уйлж байгаа чинь зөв юм байна. Ягаад гэхээр би айцыг мэдэрсэн юм байна. Тийм болохоор би уйлж байгаа юм байна. Гэхдээ энэ одоо том биш шарах гэж ээж хэлсэн учраас би удахгүй уйлхаа болох ёстой юм гээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгоод эхэлдэг. Тэгээ энэ дээр та ингэж хэлгэж авах хэцүү байгаад байгаа бол юу бодох ёстой вэ гэхээр хүүхэд чинь маш жижигэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та одоо магадгүй 30 настай гэж бодох юм бол та 30 жилийн турш хэдэн удаа унж, хэдэн удаа үлдгэл салбалсан болоо. Гэтэл хүүхэд анх удаа унаад үлдгэл салбалж байгаа бол тэр хүүхэд маш амар зүртэй. Таны магадгүй жижигхэн зүйл хүүхдүүд бол анхны том гэмтэл осол гэж одоо харах хэрэгтэй. Тэгээ дараагийн сүүлийн буюу миний хувьд хамгийн таалагдсан нэгэн санаа юу байсан бэ гэхлээр та бол алдаа гарах хэрэгтэй гэдэг санаа байсан. Өөрөөр хэлбэл эцэг одоо ихэнх эцэг эхчүүд яадаг вэ гэхлээр нэг юм төгс ээж аав байх гэж хүүхдийнхээ хайжууд одоо ямар ч сэтгэл хөдлөл гаргахгүй тэг яг бүр нэг юм супер төгс ээж аав байх гэж аягүй хичээгээд байдаг. Тэр бол буруу. Хүүхд чи юу хэрэгтэй вэ гэх юм бол тийм шударга хүн хэрэгтэй. Тэгэхээр та яах ёстой вэ гэхээр та одоо ямар нэгэн алдаа гарлаа гэж бодох юм бол тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ одоо чинь та магадгүй нэг алдаа гарлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт тэрийг ингээл нуугаад одоо хүүхдэд хэлгүүгээр алдаа гаргасан гэдгийг хүүхдэд хүлээн зөвшөөрөхгүйгээр яваад тах юм бол хүүхэд чинь бол яалтчгүй таныг алдаа гаргасныг буруу юмсныг бол мэдэрсэн байгаа. Тэгэнгүүт таныг ерөөсөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар би бас буруу мэдэрсэн байх та. За би одоо ингээд ээжийн талаар буруу бодолтой явд юм байна. За би тэгэхээр магадгүй ирээдүйд бусдын талаар тэгэж хамаагүй бодож болохгүй мэн гэдэг ч юм уу тий. Буруу төрлийн мэдээллийг аваад ирээдүйд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хаагаад эхэлдэг. Тэгээд тэгэж өссөн хүүхэд том болоод ямар хүмүүс болдог вэ гэхлээр нэг юм өөрийгөө төрүүлж чадахгүй бусдыг заавал өмнөө тавиад одоо 5 минут хүүхдээ байлаа гэх юм бол өөртөө хоол авахгүй бусдад юм аваад дуусчихдаг. Өөрөө заваад бусдын төлөө өөрөө заваад дуусчихдаг хүмүүс эдээ штэ. Тийм хүүхэд болж өсөх маш магадлал өндөртэй. Тэгээ яг энэ сонсоод айгу мундаг одоо өглөгч өгөөмөр хүн шиг санагдж байгаа ч гэсэн бол яг амар гайтай мэдрэмж байдаг. Тэгэхээр та шударгаар хүүхэдтэй хүлээн зөвшөөрөөд за ээж нь ингээд энэ дээр алдаа гаргачихсан байна. Сая би чамд тэгж хэлсэн үг манд буруутай байсан байна. За тэгэхээр тэгэрэй гэдэг ч юм уу. Ямар нэгэн алдаа гаргасан бол хүүхдүүдийг нээлттэй бодсмаа хүүхэд чинь тантай ирээдүйд нээлттэй харьцнаа гэсэн. Тэгээд нэг номны хамгийн чухал гэж санагдсан 4 санаагаа ингэж гаргалаа. За тэгээ хүүхдийн баярын мэнд хүмүүст хүргэе.